За Ховд аймгийн төвдөөс одоо нэлээд одоо юм тоохотой эсгүүдийн замыг нөхөх ажлууд яг өнөөдрөөс эхэлж байна. Тэгэхээр нийтдээ одоо хичнээн метр замыг нөхөх вэ. Энэ ажил одоо хэдэн хүртэл үргэлжлэх вэ? За энэ өдрийн төргөө аймгийн төвийн одоо замын нөхөөсний асуудлаас нэлээд анхаарал татсан тулгымцсан асуудал байсан. Хоёр төрлийн нөхөөс нэгтгэх юм байгаа. Нэгдүгээр бол энэ замын хагархаа цорхоо буюу нийт 450 м2 аймгийн төвийн одоо авцаамуудын нөхөөс хийх ажлыг одоо Paragon Road компани өнөөдрөөс эхлээд хийж гүйцэтгээд одоо талын бодлын өмнөх зам дээрээс одоо нөхөөсний ажил хийж байна. Дараагийн ажил юу гэхээр шугам сүлжээ татахтай холбоотой бас авцаамуудыг шийтгсэн ийм асуудлууд байсан. Ер нь энэ дээр бас нэг тайлбар өгөхөд жаргалын сум тухайн одоо шугам татж байгаа компани Адцаа, Ховд Адцаа 3-ын одоо 3сан гэрээ байдаг. Тухайн сэтлэг зөвшөөрлөг өгөхтэйгээр Ховд Адцаатай тухайн компани гэрээ байгуулад одоо эргээдийн замыг нөхөх юм мөнгөний шилжүүлсний үндсэн дээр энэ зам сэтлэг зөвшөөрлөг өгдөгөө. Тэгээд за бас иргэдээсээ хүлцэл өчөө бас энэ замын нөхөөсний ажил бас нэлээд удаашсан. Шалтгаан нь юу гэхээр одоо Ховд аймагт нь асфальт завод байхгүй байсан. Тэгээд одоо Paragon Road компани одоо хувийн асфальт заводын үйлдвэр ашиглалтанд оруулаад өнөөдрөөс эхлээд нөхөөсний ажлууд явж байна. За мөн энэ авцаамын нөхөөсний дундуур нь бас энэ сэтэлсэн замуудаа бас ингэ нөх ажил давхар хийгдээд байх юм аа. Тэгэхээр яг одоо бол яг талын буудлын хэсэг одоо Ховд аймгийн бас нэлээд одоо цаахаатай хэсгийг нөхөх ажил бол хийгдэж байна. Тэгэхээр сая та бас яриандаа хэлсэн шугам сүлжээ одоо татах зорилгоор хувийн аж ахуйн нэгжүүд нөгөө замыг ингээд тасчдаг шүү. Тэгээ өөрөө ингээд эргээд нөхдөг. Тэн дээр нөгөө хариуцлагын асуудал байдаг. Тэгэхээр энийг бас нэг албажуулах иргэдийн урмаар хурлаар одоо тэгж уран батлуулах гээд ийм одоо саналыг оруулаад ер нь зүгээр байна гэсэн энэ саналуудыг бас иргэд олж тавиад байгаа. За зам толгой сэтгэлтэй жаргал цамаас зөвшөөрлөг авдаг. Тэгэд энийг бол өөрчлөё гэдэг юм санал гараад аймгийн иргэдийн төлөвлөгчдийн хурлаар одоо журам батлагдана. Тий. Манай жаргал цам маань өөрөө авцаамын хяналтын улсын байцаагч байдаг. Тийм учраас манай сумын зүгээс аймгийн орны удирдлагад бас санал тавиад аймаг маань өөрөө авцаамын эрхгүй байцаагчтай учраас одоо энэ хүний мэдл шилжүүлж зөвшөөрлөгийг аймаг бол ийм систем шийдэж байгаа гэдэг тийм. Ховд аймгийн хэмжээнд нэлээд одоо аймгийн одоо төвийн хэмжээнд нэлээд олон одоо замын цоорхойг бол нөхөх ажлууд бол хийгдэх юм байна. Энэ ажил ойролцоогоор ер нь хэдийн хугацаанд хийгдэж дуусах вэ? За энийг одоо маш түргэн шуурхай хугацаанд одоо хийж гүйцэтгэхээр ингэж энэ компанитай бас нэлээд шахуу хууртай гэж ажиллаж байгаа маа. Нийт дахин хэлэхэд 450 м2 зам метр квадратаараа тооцвол 7-8 см-ийн зузаантай юм нөхөөсний ажил хийгдэнэ.